안녕 여러분. 자, багштайгаа 96 дугаар топик шалгалтын сонсголыг хамтдаа хийгээд үзцгээе. За, дэлгэцнээр харагдаж байна тийм ээ. Сонсгол маань хамгийн эхлээд энэ одоо зурагтай асуулт байгаа. За, багш нь одоо сонсголоо хасаагаад үзье. За, сонсголын шалгалт эхлэхээс өмнө ингээд ариран ай явж байгаа тийм ээ. За, нэг жоохон хурцсаж хагаад шууд хэдүүлээ сонсголоо хийх гээд үзье. 다음을 듣고 가장 알맞은 그림 또는 그래프를 고르십시오. 한번 읽겠습니다. 1번 손님, 수박 보고 가세요. 아주 맛있어요. 여기 접시 위에 있는 거 한번 먹어봐도 돼요? 그럼요. 드셔보세요. харгалсноо. За, одоо хэдүүлээ энийг харъя. Сонним гэж хэлсэн байна, тийм ээ. За, үйлчлүүлэгч зочин гэсэн утга байгаа. Тэгэхээр үйлчлүүлэгчээ сонним гэж дуудаж байна. Субаг тарвас хараарай, үзээрэй, сонирхоорой гэж хэлж байна. Үнэхээр амттай байгаа шүү гэж тийм ээ. За, харин манай эрэгтэй болохоор чопши гэдэг маань тавг, 위에 있는 거 гэж тийм ээ. Дээр байгаа. Энэ тавган дээр байгааг нэг идээд үзэж болох уу гэж асуусан байна. Тийм ээ, идээд үзээрэй гэсэн болохоор одоо харин харагдаж байна уу? Нэг номер нь шүү дээ, тийм ээ. Тавг руу ингээд заацсан. Тавган дээр бас зүсэд тавьсан тарвас байгаа юм чинь. За, одоо тэгвэл хэдүүлээ 2 дугаарх нь бас сонсоод үзье. 2번 의자에 앉아 보니까 어때? 오, 잘 만들었다. 그런데 나한텐 좀 높은 것 같아. 그래? 그럼 이 부분을 조금 더 잘라야겠다. Олсноо. За, даарцгаая. 2 дугаарх нь нэсэн тийм ээ. 의자에 앉아 보니까 어때 гэж асууж ин тийм ээ. Сандал дээр суугаад үзсэн чинь ямар байна вэ гэсэн чинь сайн хийсэн байна. Гэхдээ надад жоохон 높은 것 같아. 높다 гэдэг чинь өндөр штэ. Надад жоохон өндөрдөө ах шиг байна гэж хэлж байна. Тэгэнгუут нь эрэгтэй нь хариуд нь юу гэж хэлсэн? Тийм үү. Тэгвэл 이 부분 энэ хэсгийг 부분 гэдэг маань хэсэг байгаа. Энэ хэсгийг жоохон чаллаа야겠다. Тайрах хэрэгтэй юм байна гэж хэлсэн байгаа. Тэгвэл харах юм бол яаж нэгдүгээр зураг маань сандлаа зөөгөөд явж чинь тийм ээ. 2 дугаарх нь болохоор яг ингээд суугаад үзсэн чи ямар байна вэ гингот эмхтэй сандал дээрээ суугаад үзэж байгаа ийм зураг байна шүү тийм ээ. 3 дугаар зураг нь болохоор яг нөгөө нэг тайрч байгаа хэсэг гарч ирсэн байна. 4 дугаарх нь болохоор зураг зурж чинь тийм ээ. За. Хариугаа хамтдаа олсон байх гэж бодож байна. Одоо хэдүүлээ 3 дугаарх нь графиктэй асуултыг хамтдаа хийгээд үзье. 3번 채소, 달걀 등의 식품을 정기적으로 배달받는 서비스가 인기를 끌며 최근 4년간 이용자가 꾸준히 증가하고 있습니다. 이 서비스를 이용하는 이유로는 신선하고 품질이 좋아서가 가장 많았으며 가격이 합리적이어서 편리해서가 그 뒤를 이었습니다. За, графиктэй асуултын хувьд болохоор сонсгол дээр 3 дугаар асуултан дээр гарч ирж байгаа тийм ээ. Бичиг дээр гэсэн 3 дахь буюу 53 дээр гарч ирдэг. Унших дээр гэсэн 10 хэд рүү бас нэг гарч ирдэг. Тэгэхээр сонсгол, бичиг, унших дээр нэг удаа график бол гарч ирдгээ гэсэн үг ээ. За, одоо тэгвэл хэдүүлээ илүү дэлгэрэнгүй харцгаая л та. Юу ярьсан байна тийм ээ? 채소, 달걀 등의 식품을 정기적으로 배달받는 서비스 гэж ярьсан байна. За, хүнсний ногоо юм уу өндөг гэх мэтлэн бүтээгдэхүүнүүд байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг 정기적으로 яг тууштайгаар яадаг ах нь 배달받는 서비스 хүргэлтээр авдаг үйлчилгээ 인기를 끌면서 нэлээд одоо тренд болоод байгаа. Сүүлийн 4 жил 이용자, үүний хэрэглэгч нар нь 꾸준히 тууштайгаар 증가하고 있습니다. өссөөр байна гэж байна. За, тэгэхээр сүүлийн 4 жилийн үзүүлэлтийг харах юм бол нэгдүгээр зураг нь болохоор буужгаад өссөн зураг шүү дээ, тийм ээ. Харин 2 дугаар зураг маань болохоор 꾸준히 буюу тууштай өссөн зураг байна.
Ааха, хоёрдугаарх нь байж болж гин. Хойшоо дахиад харсан чинь исобисрэ июн хана ию. Тэгэхээр энэ үйлчлэгийг үйлчлүүлдэг, энэ үйлчлэгийг ашигладаг шалтгаанаар нь гэсэн чинь шин сонаагүй пүмжирэж хуваасаа шинхэн чанар сайтай болохоор гэдэг нь хамгийн өндөр гарсан гэж байна. За, одоо нөгөө нэг үзүүлэлт дээр маань %%-оор хуваагаад гаргаад авсан байгаа тийм ээ. Тэрнээсээ харах юм бол хамгийн өндөр үзүүлэлттэй нь шин сонаагүй пүмжирэж хуваасаа. Энэ ч болохоор гагёг үн яриад явчлаа тийм ээ. Чанар сайтай гэдэг нь нэгдүгээрт орсон. Хоёрдугаарт юу орсон бэ гэдгийг дахиад сонссон чинь гагёгийн хамнижог үнийн хувьд боломжийн гэж тийм ээ. Хоёрдугаарт орсон зүйл нь болохоор энэ үзүүлэлтэн дээр пёлесо амар хялбар гэдэг нь хоёрт орсон шүү дээ. Тийм болохоор ийм дис дараалттай биш эсрэгээр нь хэлсэн учраас 3 болон 4-р маань бас зөв харнаас хасагтай авчиршаа. Тэгэхээр тууштай өссөн гэдэг нөгөө нэг 2-р зураг маань зөв байсан. Хамтдаа олж явж чадж байна уу? За хэдүүлээ дахиад үргэлжлүүлнэ шүү дээ. 4-өөс 8 тийм ээ. Дараах харилцан яриаг сонсоод үргэлжилж болох үгийг олно уу гэж хэлсэн байна. Тухайн харилцан ярианы үргэлжлэлийг хэдүүлээ олох хэрэгтэй байгаа. Сонсоод үзцгээе. 다음을 듣고 이어질 수 있는 말로 가장 알맞은 것을 고르십시오. 한 번 읽겠습니다. 4번. 감기는 좀 어때요? 약국에서 약을 사다 먹었는데 잘 안 나아요. Ингээл нэг үг хэлэл дуусчих байгаа шүү. Хэдүүлээ үргэлжлэлийг олох хэрэгтэй. 감기는 좀 어때요? За ханиад нь яаж наа гэж асуусан байна тийм ээ. Ханиад нь яаж вэ гэсэн чинь эмийн сангаас им сада могондээ авч уусан ч гэсэн нэг их сайн идэхгүй байна гэж хэлсэн байна. Тэгвэл одоо бидний олох ёстой үг нь хэний үгийг олох ёстой вэ гэхээр эрэгтэйгийн хэлэх үгийг бид нэр олох ёстой болчихж байгаа байхгүй юу? 그러다 감기 걸릴 거예요. гэнэ тэгж яагаад ханиад хүрнэ гэж чинь. ханиад имийг хүрцэн. Хоёрдугаарх нь 이제 다 나아서 다행이에요. ашгүйдээ идэгсэн бол гэж идгээгүй байгаа гэсэн. 병원에 한번 가보지 그래요? 임лэг яваад үзвэл яасан бэ гэж санал болгож байна. 3дахь нь шүү тийм ээ. 약을 안 먹어서 그런 거 아니에요? 임 уугаагүй болохоор тэгж байгаа юм биш үү гэж. Манай найз эмэгтэй найз мань уусан гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр 3дахь нь нэсэн байна. За манайхан 5дахь асуултынхаа хариуч гисэн багштайгаа хамтдаа олоод үзье. 5번. 이번 주말에 도자기 체험 가기로 한 거 언제 갈까? 토요일은 약속이 있고 일요일은 괜찮아. 1, 2, 3. Осноо. За багш нь тайлбарлая. Энэ амралтын өдөр туужаагийн 체험 гэсэн юм тийм ээ. Вар хийж үзэхээр явахаар болсон шүү дээ. Хизээ явцгаах вэ гэсэн чинь хагас өдөр болохоор 약속 있어. Өөр одоо болцоод байгаа. Ням гараг бол зүгээрээ гэж чинь тийм ээ. Бүтсэнд бол зүгээрээ гэсэн. Тэгэхээр бид нар буцаад нөгөө эмгтэйгийн хэлэх үгийг олох хэрэгтэй учраас тэгвэл бүтэнсэ өдрөөр захиалга өгчөө гэж хэлэх нь хамгийн тохиромжтой. Хоёрдугаарх нь 아직 약속을 하지 않았어. хараахан амлалт өгөг байгаа, болцоогүй байгаа. 이미 도자기 수업을 시작했어. аль хэдийн варны хичээлээ эхлүүлчихсэн байгаа. 우선 오후 2시에 만나기로 했어. ямар ч байсан эхний ээлжинд өдөөс хойш 2 цагт уулзахаар болсон гэж. Энэ хоёр өөрсдөө уулзах гэж ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нэгдүгээрх нь зөв байсан байна. Одоо хэдүүлээ 6-ыг харъя. Сонсоод үзье. 6번. 저기 전시장이 있네. 한번 들어가 보자. 근데 음료수는 못 갖고 들어가나 봐. За одоо багш нь тайлбарлая. Тэнд 전시장이 있네 гэж тийм ээ. Үзэсгэлэнгийн одоо талбай тэнд байна. Нэг ороод үзцгээе гэж хэлсэн. Тэгсэн чинь гайх чинь тийм нулаамё гэж гайхан. Гэхдээ уух зүйл авчирч болохгүй юм шиг байна гэж хэлж байна. За тэгвэл эрэгтэй найз нь одоо юу гэж хэлэх вэ? Үгүй би бэлдээ гэж хэлэх үү. Тийм байж тээ. Бушуухан уугаад орцгоё. 얼른 마시고 들어가자. Энэ хамгийн болж байна тийм ээ. 아니야. 전시장이 멀지는 않아. үгүй. үзэсгэлэнгийн танхим тийм чухал биш ээ гэж хэлсэн байна. Манай хоёр олцсон байгаа шүү дээ тийм ээ. 그러네. 먼저 음료부터 사자. Тийм биш тээ. уух нь эхлээд худалдаж авцгаая. Худалдаж авахгүй шүү дээ тийм ээ. Авцсан байгаа зүйлээ уучаад орцгоё л гэж хэлнэ. За 7 дугаарх нь 7번.
지난주에 면접 본 회사에서 연락 왔어? 아니, 오늘까지 알려준다고 했는데 소식이 없네. 벌써 3시인데. Хэдүүлээ маш хурдан хариугаа олох хэрэгтэй. Тэгэхгүй бол сонсголын шалгалт манд биднийг хүлээж өгөхгүй шээ, тийм ээ. Тийм болохоор дараагийн сонсгол эхлэхээс өмнө хурдан уншаад хариугаа олцсон байх хэрэгтэй байдаг шүү. За харцгаая. Өнгөрсөн удаа 면접 본 회사 ярилцлаганд орсон компаниас чинь холбогдсон уу гэсэн чинь үгүй. Уг нь өнөөдрийн хүртэл тийм ээ, өнөөдрийн дотор холбоо барина гэж хэлсэн юм аа. Суу шиг сураг ажиг чимээ өмнө алгаа гэж. Аль хэдийн 3 цаг болцсон байж тээ гинэ. За одоо эмэгтэй найз нь тэгвэл юу гэж хариу хэлэх вэ, тийм ээ? Өнөөдрийн ярилцлага сайн өгөөрэй. Өмнөх удаагийн ярилцлагын тухай ярьсан гинт өнөөдрийн ярилцлага гэж ярихгүй. 벌써 취업했다니 정말 축하해. аль хэдийн ажилд орсон юм уу? Баяр хүргье гэж. 아직도 орж чадахсгээ битгүй байгаа шүү, тийм ээ. 회사에 도착하기 전에 연락 줘. ажил дээрээ очихоос өмнө холбогдоорой. 아직도 орохорхгүй бас мэдэхгүй байгаа. 아직 시간 있으니까 기다려봐. одоохондоо цаг байгаа юм чинь жоохон хүлээгээд үзье гэж хэлсэн юм. Тэгэхээр аль хэдийн 3 цаг болсон ч гэсэн өнөөдөр дуусчаагүй байгаа шүү, тийм ээ. Тийм болохоор дөрөвдүгээрх нь хамгийн тохиромжтой болох нь. За одоо хэдүүлээ 8-ыг сонсъё. 8번. 사장님, 이 바지 길이를 좀 줄여주실 수 있나요? 이런 바지는 줄이면 아랫부분 모양이 좀 달라지는데 괜찮으세요? 자, олсон байх гэж бодож байна. За, 사장님, 이 바지, тийм ээ, энэ өмдний 길이, уртыг нь 좀 줄여주실 수 있나요? багасгаад өгч болох уу гэсэн чинь иймэрхүү өмднүүдийг багасгах юм бол 아랫 부분, доод хэсгийнх нь 모양, хэлбэр нь жоохон өөрчлөгддөг өө. Зүгээр үү гэж асуусан байна. За, одоо нөгөө нэг хувцас засуулах гээд байгаа, тийм ээ? Тэгвэл нэгдүгээр хариу нь 너무 짧게 줄인 것 같아요. хитрхи богинохон болгочихсон юм шиг байна. манай хүн одоохондоо засуулаагүй байгаа шүү дээ. 수선을 잘해주셔서 감사해요. Гой засаж өгсөнд баярлалаа гэж хэлсэн байна. хувцас засвар, хувцас одоо янзлахыг 수선, 옷 수선 гэж хэлдэг шүү. За. 혹시 모양이 많이 이상해질까요? хэлбэр нь амар өөрчлөгдөх болов нэлээд муухай олчих болов гэж асууж байгаа нь хамгийн тохиромжтой байх нь. 이 바지로 한 치수 큰 거 없어요? яг энэ өмдөөс нэг илүү арзмаар, илүү том арзмаар байгаа юу гэж асуусан байна. Худалдаа авалт хийж байгаа биш тийм ээ. Хувцас янзлуулах гээд явж байгаа. За 9번. Одоо бүгдээрээ яах вэ гэхээр харилцан яриаг сонсоод үргэлжлүүлэн хийх үйлдэлийг олно. Хэний хийх үйлдэлийг гэхээр эмэгтэйгийн үргэлжлүүлэн хийх үйлдэлийг олно. 다음을 듣고 여자가 이어서 할 행동으로 가장 알맞은 것을 고르십시오. 한 번 읽겠습니다. 9번. 여보세요? 민수야, 나 내일 여행 가는데 가방 좀 빌려줄 수 있어? 그래. 그런데 내가 수업이 있어서 곧 나가야 하는데 지금 올래? 응, 지금 바로 가지러 갈게. 고마워. 그럼 가방 꺼내 놓을게. За эмэгтэйгийн хийх үйлдэл нь аль нэ? 여보세요, 민수야. Би маргааш аяллаар явах гэж байгаамаа. Цүнхээ зээлээд өгч чадах уу гэж асуусан байна. Тэгсэн чинь гэхдээ би хичээлтэй болохоор удахгүй гарах хэрэгтэй. Одоо ирж чадах уу гэж асуусан байна. Тэгсэн чинь одоо авахаар очиё. Баярлалаа гэсэн чинь тэгвэл цүнхээ гаргаад тавьчихъя гэж хэлсэн. Манай эмэгтэй юу хийх вэ? Тийм ээ? Аяллаар явах уу? Харилцааны яг дараа эмэгтэй аяллаар явахгүй. 수업을 듣는다. хичээлээ сонсох уу? Энэ болохоор эрэгтэйгийн хийх үйлдэл шүү дээ, тийм ээ? 가방을 꺼낸다. цүнхээ гаргана. цүнхээ гаргаж тавих гэж байгаа чинь мөн адил эрэгтэйгийн хийх үйлдэл байна. 가방을 가지러 간다. цүнх авахаар явна. Энэ маань хамгийн тохиромжтой. Тийм ээ? За нэг иймэрхүү байдаг байгаа. 10-ыг сонсъё.
10번. 저기요. 아버지께 로션을 하나 선물하려고 하는데 어떤 게 좋아요? 이게 요즘 많이 팔리는 건데 한번 발라보세요. 향기도 좋고 부드럽네요. 이걸로 하나 포장해 주세요. 네. 계산 먼저 해드릴 테니까 이쪽으로 오세요. За. Хүнээс юм асуух чинь тийм ээ чогё гэд. Тэгээд after lotion авах гэсэн юм аа. Нэг lotion, skin lotion гэдэг тос байгаа тийм ээ. За тэгвэл нэг тос бэлэглэх гэсэн юм аа. Одоо ямар нь илүү дээр вэ гэж асуусан чинь 이게 요즘 많이 팔리는 건데 за энэ ойрдоо их зардаж байгаа. Нэг 발라보세요. түрхээд үзээрэй гэж хэлж байна. Одоо манай хүн түрхээд үзсэн байгаа. Үнэр нь ч гэсэн гоё бас зөөлөн юм аа. Энэнгээр нэгийг багтлаад өгөө гэж хэлсэн байна. Тэгэнгუთ нь за ойлголоо. 계산 먼저 해드릴 테니까. эхлээд тооцоог чинь хийгээд өгөө. Наашаа хүрээдэрэй гэж хэлсэн. Тэгэхээр манай эрэхтэй одоо юу хийх гэж чинь тийм ээ? За, лошон을 바른다. лошныг түрхэж үзэнгуудаа үнэр нь ч гэсэндээ таалагдж байна гэж хэлсэн шүү дээ. 계산을 해준다. 계산 тийм ээ? тооцоог хийж байгаа. Тэгээд лошон을 포장한다. лошно савлах баглах нь болохоор манай эрэгтэйгийн хийх үйлдэл биш тийм ээ? Тэгээд эмэгтэйгийн хийх үйлдэл биш байгаа. Тэгээд 아버지께 선물을 드린다 гэсэн мэт тийм ээ? After бэлэглэн. Бид нар юу болгож байгаа вэ? Харилцаа ярианы дараа эмэгтэй юу хийх вэ гэж болгож байгаа шүү дээ тийм ээ? Эмэгтэй нь болохоор ажилтан нэсэн. Тэгэхээр эхлээд 계산 хийж өгнө гэсэн учраас эхлээд энийг хийгээд дараа нь мэдээж худалдаа авч байгаа бүтээгдэхүүнийг нь яг уу баглаж өгнө шүү дээ. За after бэлэглэж байгаа нь болохоор манай эрэгтэйгийн хийх үйлдэл тийм ээ? Тэгэхээр энэ хоёр болохоор 남자 행동 байсан учраас угаасаа биш. Харин 2 болон 3 дээр алийг нь төрүүлээд хийх вэ гэдгийг нь бас бодох хэрэгтэй байсан байна. За 11-ийг сонсоод үзье. 11번. 한국어 토론 대회에 나가려면 한 명 더 필요한데 누가 좋을까? 수잔 어때? 수잔이 한국어를 잘하잖아. 좋아. 내가 수잔한테 연락할게. 넌 대회 일정 좀 확실히 알아봐줘. 응. 확인하고 일정표 출력해 놓을게. Харин олсон уу? За, эмэгтэйгийн хийх үйлдэлийг олгож байгаа тийм ээ. Солонгос хэлний илтгэлийн тэмцээнд гарыг гэвэл 한 명 더 필요해. Нэг хүн дахиад хэрэгтэй байна. Хэн байвал зүгээр болоо гэсэн чинь эрэгтэй санал болгосон тийм ээ. Сузан байвал яасан бэ? Сузан солонгос хэлэндээ сайн штэ гэж хэлсэн. Болж ин 내가 би Сузан руу холбогдъё. Бид нар эмэгтэйгийн хийх үйлдэлийг олгож байгаа тийм ээ. Би Сузан руу холбогдъё. Чи болохоороо гэд нөгөө эрэгтэйд хийх юмыг нь бас даатгаж өгсөн. Тэмцээний ээлжон хөтөлбөрийг тодорхой мэдээтгэе гэж хэлсэн. Эрэгтэй нь болохоор ойлголоо. 확인하고 би шалгачаад ээлжон표 출력해 놓을게. Тэмцээний хөтөлбөрийг принтерлээд тавьчихъя гэж хэлсэн. Бид нар эмэгтэйгийн хийх үйлдэлийг олгож байгаа шүү дээ. Тэвэжаагийн хандаа тэмцээний талбай руу явна. Энэ бүр дараа нь явах л ах. Гэхдээ яг харилцаа ирээний дараах гэхээр зөв хариу биш. ээлжон을 확인한다. хөтөлбөрийг шалгана. Мэдээж энэ болохоор эрэгтэйгийн хийх үйлдэл. ээлжон표를 출력한다. Энэ ч гэсэн эрэгтэйгийн хийх үйлдэл байна. Сузан에게 연락한다. Сузан руу холбогдох нь би холбогдъё гэдэг эмэгтэй маань өөрөө хэлсэн шүү дээ, тийм ээ? Тийм болохоор дөрвөн зөв байна. За багштайгаа зэрэг хамт яг зөв хариугаа олоо явж чадж гинөө. Чадж байгаа ах тийм ээ. За 12번. 12번. 부장님, 신제품 소비자 설문 결과입니다. 확인 부탁드립니다. 제품 크기를 줄인 것에 대한 반응이 좋군요. 네, 디자인을 다양화한 것도 좋았던 것 같습니다.
설문 결과를 가지고 바로 보고서 작성하겠습니다. 그렇게 하세요. 금요일이 부서장 회의니까 그 전까지 주세요. 알았어. 자, 부장님, 신제품 гэсэн тийм ээ. Шинэ бүтээгдэхүүний 소비자 설문 결과 хэрэглэгч нарын судалгааны үр дүн гарсан. 확인 부탁드립니다. 다 шалгаад өгөө. Гэсэн чи одоо шалгасан. бүтээгдэхүүнийхээ хэмжээг нь багасгасан гэдэг зүйлийн талаарх панан энэ хариу их сайн байгаа юм байна. Хүмүүсийн хариулт нь сайн байгаа юм байна. Тэгсэн чи эмэгтэй нь болохоор дизайн을 다양화한 것도 загварыг нь илүү олон төрөл болгосон ч гэсэндээ сайн болсон юм шиг байна. 설문 결과를 가지고 자, тэгэхээр энэ судалгааны үр дүнгээр 바로 보고서 작성하겠습니다. шууд тайлангаа бичье гэж хэлсэн. Одоо өөрийнхөө хийх үйлдэлийг хэлээд чи тийм ээ. Тэгсэн чинь за тгээ гэж хэлсэн. Тэгэхээр манай хүн яг одоо 설문 보고서를 작성한다 тийм ээ. тайлангаа бичнэ гэсэн үг. 설문 조사를 한다. судалгаа явуулсан шүү дээ тийм ээ. Энд чинь харилцан ярианы дараа хийх үйлдэл биш. Үжээ судалгаа явуулчихсан судалгааныхаа үр дүнг танилцуулаад ярилцаад байж байгаа шүү дээ. 회의에 참석한다. хуралд оролцсноо гэсэн юм. 자, эрэгтэй нь болохоор юу гэж хэлсэн? 금요일에 부서장 회의니까 그 전까지 주세요. давтахад хуралдаа болохоор тэрнээс өмнө өгөөрэй гэсэн нөгөө тайлан бичгийг нь хэлээд байна тийм ээ. Тийм болохоор тайлан бичгийг чечүранда өгнөө гэж байна. Өгөх нь болохоор харилцааны яг дараа хийх үйлдэл биш. Тэрний дараа нь хийх үйлдэл болчихж байгаа учраас эхний ээлжинд тайлангаа яг энэгээр биччихье гэдгээр нь зөв хариу нь 2 дугаарх нь болж байгаа. 자, одоо 13-аас 16. 다음을 듣고 들은 내용과 같은 거 гэсэн юм тийм ээ. дараахыг сонсоод сонссон агуулгатай адил зүйлийг нь олно. дүүцгүз зөвийг нь олно гэсэн үг. 다음을 듣고 들은 내용과 같은 것을 고르십시오. 한 번 읽겠습니다. 13번. 내일 비가 온다던데 캠핑하기로 한 거 취소할까? 그러지 말고 가자. 저번에 비 올 때 가봤는데 분위기가 좋더라고. 정말? 난 비 오는 날 캠핑은 안 해봤는데. 텐트 안에서 듣는 빗소리가 얼마나 좋은데. 너도 분명 좋아할 거야. Манайх өөрөөсөө хариу болсон уу? За, одоо шалгацгаая. За, эмэгтэй нь хэлсэн тийм ээ. маргааш бороо орно гэсэн. 캠핑하기로 한 거. хоёул аялахаар болсон шүү дээ. агаарлахаар болсон. Энийг 취소할까? цуцлах уу гэж хэлсэн. Тэгсэн чинь 그러지 말고 가자. үгүй тэлгүүгээр явцгаая. өнгөрсөн удаа бороо орох үед явж үзсэн чинь уур амьсгал нь үнэхээр гоё юм байна лээ гэж хэлж байна. Тийм үү. Би бороо орсон өдөр 캠핑 안 해봤는데 аялж үзээгүй гэж. Би бороо орж явах үед аялж үзээгүй гэсэн чинь эрэгтэй нь болохоор 텐트 안에서 майхан дотор 듣는 빗소리. майхан дотроос сонсох энэ борооны чимээ ямар гоё гэж чи ч гэсэн дуртай байх болно гэж хэлсэн байна. За тэгэхээр харилцан ярианаас одоо яах вэ гэхээр агуулга зөвийг нь олох гэж байгаа тийм ээ. Өмнөх нөгөө нэг эмэгтэйгийн хийх үйлдэл интерээс гарах ёстой шүү дээ. За, нэгдүгээр хариуг нь харсан чинь 남자는 내일 혼자 캠핑을 가려고 한다. эрэгтэй маргааш ганцаараа 캠пинг явах гэж байгаа юу? Үгүй хоёулаа зүгээр явъя гэсэн тийм ээ. манай хоёр хамт явах гэж байгаа. 혼자 гэдгээс болоод биш байна. 여자는 내일 날씨에 대해 듣지 못했다. эмэгтэй маргаашийн цаг агарын талаар сонсож чадаагүй байгаа, мэдээгүй байгаа гэж. эмэгтэй төрүүлээд хэлсэн шүү дээ, тийм ээ. маргааш бороо орно гэсэн ингээд. Тэгэхээр чи сонссон мэдсэн байгаа шүү дээ. 남자는 비가 올 때 하는 캠핑을 좋아한다. эрэгтэй бороо орох үед 캠пинг хийх дуртай. өнгөрсөн удаа явсан чи үнэхээр гоё байсан, таалагдсан, чамч гэсэн таалагднаа гэд дуртай байсан шүү дээ, тийм ээ. 여자는 비가 오는 날 캠핑을 한 적이 있다. эмэгтэй бороо орж байгаа өдөр 캠пинг хийж үзсэн удаа байгаа гэсэн байна. хэрвээ энэ 없다 гэсэн байсан бол зөв хариу болох байсан тийм ээ. За, 안 해봤는데 гэсэн юм чинь тийм ээ.
дараагийнхаа сонсоод үзье. 14. 14번. 저희 누리마트가 개업 10주년을 맞이하여 오늘부터 일주일 동안 식품 코너에서 특별 할인 행사를 진행합니다. 또 마트에서 5만 원 이상 구매하신 고객님들께 선물을 드립니다. 이 기간에는 영업시간도 1시간 연장하니 많은 관심 부탁드립니다. 자, 딩동댕 гэдэг дуурсан тийм ээ. Манай нүри дэлгүүрээс 개업 10주년. За, нээлтийн 10 дахь жилийн тийм ээ ойн баяраа угтан өнөөдрөөс эхлээд 일주일 동안 7 хоногийн турш 식품 코너. ямар корнер гэхээр хүнсний корнер байгаа тийм ээ. хүнсний хэсэг дээрээ 특별 할인 행사. Онцгой хямдралын үйл ажиллагааг эхлэх гэж байна. Мөн манай дэлгүүрээс 5만 원 이상 50,000 won-оос илүү худалдаа авалт хийсэн үйлчлүүлэгч нартаа бэлэг бас өгнө гэж хэлсэн байна. Энэ хугацаанд одоо нөгөө өнөөдрөөс эхлээд 7 хоногийн турш гэсэн энэ хугацаа байгаа тийм ээ. Энэ хугацаанд 영업시간 үйл ажиллагааны хугацаагаа ч гэсэн 1 цагаар 연장 сунган уртасгаж байгаа гэж хэлсэн байна. Тэгээд та бүхэн их оролцоорой гэсэн. Тэгэхээр нэгдүгээр хариулт нь болохоор 마트는 올해 처음 문을 열었다. Энэ дэлгүүр энэ жил анх удаага үд хаалгаад нээсэн. 10 дахь жилээ угтж байгаа шүү дээ, тийм ээ. 일주일 동안 영업시간이 늘어난다. 7 хоногийн турш үйл ажиллагааныхын цаг нь ихсэн, уртсна гэж байна. Энэ хэсэг хаана вэ? 이 기간에는 영업시간도 1시간 연장. 인 연장 늘어난다. 인만 쭉 болж байна. 3 дахь нь 식품 코너는 할인 행사에서 제외된다. хүнсний корнер хэсэг байгаа тийм ээ. хүнсний хэсэг нь 할인 행사. Энэ хямдралын үйл ажиллагаа, хямдралын ивентээс 제외 хасагдана гэж байна. Хасагдана биш яг энэ газар л хямдралын ивентээ хийх гэж байна шүү дээ тийм ээ. илүү ихээр. За тэгэхээр энэ маань болохоор 3 дахь нь буруу болоод 마트를 방문한 모든 사람들에게 선물을 준다. Энэ дэлгүүрээр үйлчлүүлж байгаа бүх хүмүүст бэлэг өгнө гэсэн байна. 50,000-аас дээш худалдаа авалт хийсэн хүмүүст гэсэн. Тэрнээс бүгдэнд нь биш. 네, 이렇게 14번까지 14 хүртэл багштай хамтдаа хийгээд үзлээ. 30 минутын турш хамтдаа байсанд баярлалаа. 안녕.